За энэ дулаалгын асуудал өөрөө агаар орчны бохирдлын асуудалтай бол ингээ бас шууд холбоотой явж байгаамаа. За нийтдээ манай энэ дээр бол энэ асуудал дээр бол ингээ эрдэм шинжилгээний ухаан, эрдэм шинжилгээний академи болон нийслэлтэй бол ингээ хамтаа судалгааг бол хийгээ явж байгаа. За энэ дээр ямар дүнгууд гарч байгаа талаар бол та бүхэнд бол бас би бас товч танилцуулъя гэж бодлоо. За нийтдээ манай Улаанбаатар хотод бол 426 дулаалах шаардлагатай ийм орон сууц бол байгаа юм байна. За энэнийг бол дулааны цахилгаан станц бол ингээд дулааны цахилгаан станцын 20 орчим хувийг бол ингээд эдгээр 426 дулаалах шаардлагатай байрлал гэдэг бол халаалтаар бол ингээд зарцуулж байна. За нийтдээ Улаанбаатар нийт угсрал барилгын дулааснаар бол нийтдээ 750 сая киловатт цагийг бол бид нэр дулааны эрчим хүчээр бол хэмнээд нийтдээ нэг жилд бол 562,500 тонн нүүрсний хэмжээг бол хэмнэх боломжтой байгаа. За нийтдээ бол 843,750 тонн нүүрс төрөгчийн давхар эслийг бол ингээд мөн агаарт бол хаягдахад бол ингээд сэргийлэх боломж бол ингээд нэгдэж байгаамаа. За нийт 750 сая киловатт цагийн дулааны эрчим хүчийг хэмнэ гэдэг нь өөрөө бол 7.5 сая метр квадрат ашигтай талбай бүхий орон сууцны барилга халаах шинэ их усүрийг бол бид нар дулааснаар бол шууд нийслэл хотод бол нийлүүлэх боломж бол бүрдэж байгаа. За 7.5 сая метр квадрат талбай бол нэг өрхийг бол ойролцоогоор 75 метр квадрат гэж үзье л дээ. Ипотекийн зээлээр хамрагдаад авлаа гэж үзвэл 75 метр квадрат гэж авч үзэхэд орон сууцнд оруулаа гэхэд бол 100 мянган өрхийн ингээд шинээр орон сууцаар хангах боломжоор бол зөвхөн энэ дулаалгыг бол 426 одоо барилгад хийснээр бол энэ ямар ч эрчим хүчний цахилгаан станцны өргөтгөл хийхгүйгээр бид нар дулаалга хийснээр бол энэ хэмнэлтийг бол ингээд гарах боломжтой болж байгаамаа. Тийм болохоор энэ дулаалгын асуудлыг бол бид нар бол энэ эх жилүүд энэ жилүүд маш эрчимтэй хийснээр нэгт агаарын бохирдлын асуудал, хоёрт дулааны асуудлуудыг бол ингээд нэгэн зэрэг бол шийдэх боломжтой байгаамаа. За энэ судалгааг бол би дахиад хэлэхэд Монгол Улсын эрдэм шинжилгээний академитай бол хамтраад гарсан тоо үзүүлэлтүүд байгаа шүү. За баярлалаа.